Бидний хувьд бол өнөөдөр бас 5 цаг хуралдсан баг. Тэгээд шийдвэрүүдээ бол гаргасан. Энэ намын төлөөлөх зөвлөлийн 100-аад гишүүд бас орон нутгаас ирж оролцсон. Тэгээд шийдвэр бол нэлээд өндөр хөвгтэй бол хамтарч ажиллах хэрэгтэй. Яагаад гэвэл нөө хийсэн ажлуудаа дуусгах хэрэгтэй гэдэг. Тэгээд бид нар өмнө нөгөө эрчим хүчний реформыг хийх ёстой. Тэгээд эрчим хүчний хөрөнгө оруулалт асуудлыг шийдэд явах зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Тэгээд энийгээ бол дуусгах зүйтэй. Тэгээд босрлын реформ, тэгээд босрлын салбарт хийж байгаа ажлуудаа дуусгаад явах зүйтэй гэсэн. Яг энэ байр суурин дээр бол байгаа. Тэгээд хэрвээ та нар ажилласан бол хүн намын хувьд бол доктортой байгаа. Тэгээд Улсын хурлын гишүүдийн зүгээс болон холбогдох хүмүүст намын даргын хувьд бол та бүгд ингээд хин нэг нь гараад засагт ороод явхад бол боломжтой шүү гэж санал ураасан. Миний хувьд ч гэсэн тухайлбал заавал нөө засгийн газрын гишүүн байх шаардлага байхгүй. Та бүгд ороорой. Тэгээд намын гишүүд баг дийлэнх нь бараг л бүтнээрээ л бараг энэ нөгөө хийсэн ажлаа үргэлжлүүлэх нь Монгол улсын эрх ашиг юм аа. Тэгээд та бүгд өөрсдөө ингээд ажиллаа хийгээд ачаагаа өрөөд явах зүйтэй гэсэн ийм байр суурьтай байсан. Тэгээд үүний үр дүн тухайлбал намын ерхий нарийн бичгийн дарга бас нэлээд олон хүмүүс бас санал болгож байсан. Тэгээд өөрөө бол хоошо саналаа татсан. Эрчим хүчний бас реформ хийж байгаатай холбоотойгоор эрчим хүчний яамыг аваад ажиллах зүйтэй гэсэн бас саналууд бас байсан. Бид нар ч бас саналаа бас тавьсан. Тэгээд яг энэ чиглэлээр бас ингээд ерхий сайттай бас ярьж байгаа. Өмнөх төвшөндөө ингээд эрчим хүчний сайттайгаа хамтраад ажиллаад явах энэ бүрэн боломжтой гэсэн агуулгаараа. Ингээд ер нь бол доктортой засгийн газар байх ёстой. Тэгээд хүн нам бас өөрөө бас доктортой бодлого өөрчлөлтөд явах зүйтэй гэсэн байр суурин дээр байгаа. Тэгээд гишүүчнийг бас 100% дэмжиж явж байна. Аранбаяр сайтаас өөр кандидат ч гэдэг юм хүний нөөц боловсруулж байхгүй. Гоо манайх ч одоо босрлын салбарт гэх юм бол баг бүхэл гишүүд бүгдээр ажиллах чадвартай байхгүй. Тэ бүгдээрээ л яг босрлын чиглэлээр бас ажилласан туршлагатай өөр өөрсдийн гэсэн бодлогын бас концепцтэй ийм мэргэжлүүд ихтэй. Тэгээд хүн намын хувьд бол асар их тийм мэргэжлийн ийм босрлын салбарын ихтэй сургуулийн багш нар болон судлаачид одоо энэ чиглэлээр бас нэлээд олон жил ажилласан ийм мэргэжлийн хүмүүс ихтэй. Төрийн бус байгууллага удирдах явдаг хүмүүс маш ихтэй л дээ. Зөвхөн энэ дундаас зөвхөн нэг л зүйл байна. Одоо ингээд засаг солигдтолоор нөгөө нэг юм сайдар солигдоод мөн тэр нь бол одоо чухал биш юм аа. Илүү нөгөө доктортой байдал хийх ажлаа, эхлүүлсэн ажлаа дуусгаад явах зүйтэй гэсэн ийм л байр суурийг бол манай нам тавиад тэгэл ийм байдлаар бидэрт бол үүрэг үгээл явж байгаа. Энэ бол бодит байдал. Тэгээд би цаашаа зүгээр нэг зүйлийг хэлэхэд өнгөрсөн засгийн газар бол ингээд Ардын нам, Арчсан нам, хүн намын хамтарсан юм засгийн газар байсан. Тэгээд бид нэр хамтарсан мөрийн хөтөлбөрөөр босруулаад тэрэн дээрээ бол хамтарч ажиллан гэрэн дээр гаруул сурсан шүү дээ. Тэгээд одоо бол энэ бүтцээрээ бас мөрийн хөтөлбөрөө бол хийгээд явна гэсэн байдлаар манай одоо шинэ засгийн газар за ерхий сайдаас ахуулаад бүгдээрээ энэ дээр байр сууриа нэгтгэж явах шиг байна. Яг энэ агуулгаараа хүн нам бол яг л ийм байр суурьтай байгаа. Бид нар Монгол улсын эрх ашиг гэж байгаа. Тэгээд Ардын намын байна уу, Арчсан намын байна уу, хүн намын байна уу үл хамааран яг л энэ тохирсон энэ гэрээн дээр бид нар хатуу байдаг байх хэвээр. Ажлаа хийдэг байх хэвээр. Үр дүнгээ 2028 тавиулдаг байх хэвээр. Арчсан нам засгийн газарт байна үл хамааран Арчсан намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэгтэй гэж харж байгаа. Тэгээд хүн намын даргын хувьд бол одоо тэр эдийн засгийн эрх чөлөөг бий болгох за Арчсан намын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн төлөө бол би ажиллаад явна л гэсэн ийм байр суурьтай. Европын улсаас 2 тэрбум долларыг эрчим хүчний салбар руу хөрөнгө оруулалт татсан энэ асуудлуудад ингээд зогссон байдал авдаг зүйлийг өмнө ярьжсэн л та. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтыг эргээд дахиад татах боломж юу байгаа юм уу? Татлаа гэж бодоход хаанд яаж зарцуулах юм? Реформ шинжилгээ өрөөнд бол одоо хийх ажлууд мөнгө гэж маш хэрэгтэй байна шүү дээ. За яг бодит байдал дээр бол одоо манай бүс нутагт бол хөрөнгө оруулалт бол маш муу байгаа. Хойно дайны байдал хэвээрээ байна. Урталтаа тарифын одоо дайн гэж ярьж байгаа хэвээрээ л байна. Зөвхөн Монгол битээ хэлээг энэ бүс нутагт чинь хөрөнгө оруулалт байхгүй. Татаж оруулж ирээ гэд тэгэхээр хамгийн чухал асууж байгаа зүйл бол улс төрийн доктортой байдаг л асууж байна. Бид нар хөрөнгө оруулалтаа хийлээ гэхэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийшүүд. Тэгээд энэ маань өөрөө дунд болон урт хугацаанд бид нэр ажиллаад үр өгөөж авч чадахгүй л гэдэг ийм бодит асуулт байхгүй.
Тэгээ энэтэй холбоотойгоор бол маш олон хөрөнгө оруулалтууд одоогийн байдлаар бол ажиглаж байр суурьтай байна. Тэгээ засгийн газартаас орох болсон бидний бас нэг үндэслэл нь юу вэ гэхээр Монгол улсын эрх ашиг байгаа бол засгийн газар доктортой байх хэрэгтэй. Тийм болохоор одоо парламент судалгаа намууд нь хамтраад эвсэд явдаг ийм л дүрмлөө бид нар орцсон. Ийм л одоо байдлаар цаашдаа бид нар засгийн газараа байгуулад явна. Тэр агуулгаараа та бүхэн санаж байгаа бол одоо засгийн газар огцрох асуудлаас ахуулаад байнга л манай байр суурь нэг л байсан. Одоо хүртэл хэвээрээ байгаа. Энэ нь бол нөгөө засгийн газарт орж ямар нэг эрх мэдэл авах гэдэг зүйл бол огт биш. Энэ бол нөгөө одоо Монгол улсын наашаа ингэ чиглэлд байгаа гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нь бид нар эвдэж болохгүй. 12 жилийн өмнө, 13 жилийн өмнө Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалт бол маш өндөр болж ирсэн. Эдийн засгийн өсөлт 17% хүрж ирсэн. За энэ ингээд Монгол улс цаашаа ингээд Катар, Кувейтийн араас ингээд орлоо гэдэг ийм хүлээлттэй байсан. Одоо бол бас тийм боломж болов нь байгаа. Одоо энийг бид нар үргэлжлэх юм бол дахиад 10 жил хөрөнгө оруулагчд бол байхгүй. Тэгээ гадны маш олон улсуудаар очиж би гадаадын хөрөнгө оруулагч нартай уулзаж Монгол тийм доктортой засгийн газар, доктортой бодлого төслүүд байна, хөрөнгө оруулаач гэж ярьсан хүний хувьд бол одоо тэр гадны хөрөнгө оруулагчтай хутлаа уурч болохгүй байхгүй. Тэгээ тэр агуулгаар засгийн газарт бол үлдээд энэ ажлаа бол хариуцаад явна гэсэн юм байр суурьтай л байна. Өнгөрсөн удаагийн засгийн газар хөрөнгө оруулалтын хуулийг бол оруулж ирч чадаагүй шүү дээ. Одоо энэ шинэ засгийн газар бол хөрөнгө оруулалтын хуулийг оруулж ирэх болов уу гэдэг бүлээлттэй байна. Оруулж ирээгүй шалтгаан нь юу вэ? Одоо энэ оруулж ирч чадах уу? За өнгөрсөн засгийн газрын хүрээнд бол яг хамгийн сүүлийн өдөр бид нар татврын багц хууль, нийгмийн даатгалын багц хууль, хамтдаа гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг өргөн барьсан байгаа шүү. Улсын хурд өргөн барьсан байна. Тэгэхээр тэр 3 намын хамтсан засгийн газрын үед бол бид нар өргөн барина гэсэн хуулийнхаа төслийг өргөн барьсан. Одоо энэ наадмаас өмнө бид нар энийг бол хэлцээ батаад байх юм бол маш их тийм бизнес эрхлэгчдэд давуу байдлыг олгохоос гадна гадны хөрөнгө оруулагчдад маш сайн сигналыг бол өгч байгаа гэж хүлээж байна.